Сайн тад Германы талаар хэлэхэд ярьж өгье. Би бол одоо ингээд Германд сувлагч авах бэлтгэнгүүрээр л сураад 2 дахь жилдээ явж байгаа. Ерөнхийдөө мэргэжил олгодог сургуулиуд гэсэн үг. Тэгээд сувлагч авах бэлтэнг буюу мэргэжил олгодог сувлахын сургуульд бол одоо англиар бол коллеж гэсэн үг тийм сургуульд сурдаг. Сувлагчаар сурахад маш олон одоо салбарууд байж болно. Эхлээд ерөнхий сувлагч гэж байгаа. Хоёрдугаарт нь тахлагын сувлагч хийж бас сурч болно. Дээрээс нь гуравдугаарт нь мэдээг үйлчлэгийн сувлагчаар сурч болно. Бас радиологийн буюу дүр санчилгааны сувлагч одоо техникчээр бол энд сурч болно. Дээрээс нь сэргийн засах, монголоор бол сэргийн засах буюу сэргийн засах чинь германаар физиотерапиаар бол сурч болно. Тэгээд эдгээр нь болохоор бүгдээ ингээд 3 жил байдаг. Дээрээс нь цаанаас дадлагын газараас мөнгө аваа, цалин аваа явуулдаг гэсэн үг. Би яг давс бэлтэнг сонгосон бэ гэхээр нэгдүгээр чинь нөгөө цаанаас цалинтай сургуультай гэрээгийн 1 сар сургуультай явна. Тэгэнгүүт хичээлээ үзээд хэл маань жоохон сайжраа явчихна. За хоёрдугаарт нь болохоор дадлагын газараа юу байгаа дадлага хийгээд тэр газараа ажиллаад тэрнээсээ цалингаа сар болгоо аваад гар дээр бол 1000 евро бол аваа явчихдаг. Дээрээс нь ажиллах хэрэгтэй 7 хоногт 20 цагийн ажил хийх хэрэгтэй. Би бол асрамжийн газар сувлагчийн туслах бол хийдэг. Өөрөө би ерөнхий сувлагч буюу флегефахфаугаар сурдаг учраас сувлагчийн туслах хийгээд илүү цаг нэмэлт цагийн ажил хийх боломжтой. Яагаад энэ ажлыг хийж байгаа гэхээр цагийн үнэлэх нь өндөр. 1 цагийн хөлс нь 17 евро байдаг. Би сарда 26 цаг буюу 2 хагас бүтэн сандал ажилладаг гэсэн үг. Тэгэд Монголоос ирж байгаа сувлагчаар аль хэзээ төгссөн ялангуяа улсын сургууль ашуусыг төгссөн сувлагч нар бол B2-оос дээш хэлтэй байгаа тохиолдолд Герман 6 сарын Anerkennung буюу дүр зөвлөх курс гэж байдаг. Тэгээд Монгол дахь дипломод үзүүлээд 6 сарын дадлага хийж агаад тэгээд тэргүүрээ шалгалтаа өгөөд Германд Монгол дипломоор ажиллах бол боломжтой байдаг шүү. Тэгэд би бол өөрөө Монгол ангаахыг бол төгссөн эмчээр бол ажиллаж исэн. Тэгээд цаашдаа бол явандаа бол Германд бол эмчээрээ бол сурна, резидентээ хийн. Энэ нөгөө 3 жил гэдэг учраас 3 жилийн визтэй. Тэгээд визэн цаанаа зовлохгүй. Дээрээс нь ангаахын хэл бас сайжирна. Хичээлээ үзээд явахаар ангаахын хэл нь сайжирч байгаа учраас ер нь надад энэ авс бэлтэнг бол айгүй таалагдчих байгаа. Авс бэлтэнгийн хажуугаар нэмэлт цагийн ажил хийждэг. Тэр нь бол яг жоохон ядардаг л хас бүтэн сайн амралт байхгүй цагийн ажил хийж байгаа болохоор жоохон ядардаг ч гэсэндээ санхүүгийн хувьд дарамтгүй айгүй боломжтой байдаг. Яагаад өөр улс орн биш? Яагаад Германыг сонгосон бэ гэхээр Германд бол эмчээр ажиллах боломж бол айгүй өндөр байдаг. Монголоос ирсэн эмчээр ажиллаж байгаа хүмүүс бол энд бол зөндөө байгаа. Тэгэхээр төгрөг төлөөд авахгүйгээр одоо жишээ нь гадаадад 9 легийн шалгалт гэдэл явахад нэг шатны тухайн үед намайг сонирхдаг байхад $800 бол ихний шатандаа өгдөг. Тэг нэлээд жоохон чанга бол надад санагдчихсан. Тэгээ мөн болохоор мөнгө төгрөг төлөөд авах шаардлагагүй. Сургуулийн нэг сургуулийн ч гэсэндээ үнэгүй. Гэхдээ яг сардаа нэг улиралдаа нэг 500-аас 400-аас 500, 600 сургуулиас шалтгаалаад юунуудыг одоо семестрийн төлбөр гэж төлдөг. Тэрэндээ унааны мөнгө төгрөг, галт тэрэгний мөнгө төгрөг болдог. Цаашаага ингээд нэг хөгжих боломжтой их сургууль авс бэлтэнгээр сурж байгаа цаашаага их сургуулиар сурах боломжтой, мэргэжлийн өөрчлөлт дахиад өөр юмар сурах боломжтой. Боловсролын төвшний хувьд бол хөгжих боломж айгүй өндөртэй гэх юм уу. Авс бэлтэнг хийж байгаа ч гэсэндээ би 3 жилийн авс бэлтэнгээ дуусгаад сувлагч гэсэн юутай олчихно. Гэрчлэгээтэй олчихно. Тэргээрээ би 3,000 евроноос ихэлсэн цалинтай болно. Тэгээд хажуугаар нь өөрөө одоо би 2 дугаар курс гэдэг чинь жилийн дараа төгсөн гэсэн үг шүү дээ.
Тэгээд хажуугаар нь хилээ сураад хилээ сайжруулаад анагаахын цэнигийн медицины цэнийг өгөхөд тэр нь болохоор кентнес хөрхөө буюу одоо мэдлэг юм шалгалтайгаа тэрийг өгөөд энд эмчийн курсыг эхлүүлэх боломжтой. Герман улс бол маш олон боломж өгдөг газар. Авсбилдингийнхаа мөнгөөр байрныхаа төлөөсийг төлөөд юуны галт тэрэг унааныхаа төлбөрийг төлөөд бас эрүүл мэндийн даатгал татварыг нь цалингаас одоо ажлын тэр газраас бол төлөөд өгч байгаа учраас эмнэлэгт үнэгүй үзүүлэн шүдээ бол үнэгүй янзлуулж болно. Бүр тийм айхтар хүнд цугийн имчилгээ биш бол лом солих, өдөр тутмын шүдний одоо чулуу туух цэвэрлэгээ хийх иймэрхүү үйлчлэгнүүд нь бол эрүүл мэндийн даатгалтай орц үнэгүй байдаг учраас ер нь аягүй боломжтой бол санагдсан. Тийм тэгээд одоо Монголоос аягүй хүүхд тасрагчаар ирдэг те А1-тэй ирдэг. Хүүхд тасрагч гэдэг бол яг соёлын хөтөлбөр гэж байгаа боловч айлд амьдран бүтэн жил айлд амьдран дээрээс нь А1 А2-тэй баг хэлний түвшинд ирж байгаа учраас хүмүүстэй ойлголцоод эхэндээ одоо хэцүү байна. Эхэндээ ойлгож аягүй сайхан ааштай байж байгаад сүүлдээ нөгөө 1-2 сар болоод ирэнгүүт хүүхдүүдийнх нь зам танигдаад эцэг эхчүүдийнх нь одоо айлынх нь аав нь сайн ч айл байж магадгүй муу ч айл байж магадгүй хүмүүсийнх нь нөгөө нэг зам гараад ирэхээр жоохон амьдрал хэцүү болж эхэлдэг. Дээрээс нь 280 евроны цалин гэдэг бол Германд ер нь зүгээр жигээр зүрх хэрэглээндээ л зарцуулах мөнгө. Тэгэхээр болж өгөөгүй л хилээ сайн сураад B1 B2-тай болоод сертификаттай болчиход Авсбилдингээр ирээд сарда 1000 евроны цалин гар дээр аваад тэрүүрээ өөрийн гэсэн байр юмнуудаа олоод өөрийн гэсэн бие даасан эрхчлөлтөд тийм амьдрал лиг самбол илүү надад зүгээр санагддаг. Надад бол яг би бол Монголоос бол 26-тай анх Германд ирсэн. Одоо би 2 жил болж байгаа. Тэгээд хилээ би 2 хүртэн сараа шалгалтаа өгч өнгөтлээ нөгөө эмчийн шалгалт өгөх курсыг бол 1 жилийн тийм курсээр бол ирж болдог. Тэр нь болохоор үнэтэй нэгдүгürt 11,000 евро байршуулна. Яг хөө тэндээс сар болгон чи 1000 евроны хамгийн дээд нь 1022 евроор еврогдох тэр байршуулсан мөнгнөөс аваад амьдраад иж болно. Одоо л явахгүй бол би яг Германд руу хийж явахгүй Монголд ингэж үлдчих юм байна гэсэн тийм мэдрэмж төрсөн. Одоо л явахгүй болохгүй мэн гэсэн мэдрэмж төрсөн учраас анх Германд л ирж байсан. Тэгээд Германд ирсэн хойно бол виз солих, юм олох бол боломжууд бол аюул их байгаа шүү. Тэгээд заавал хүүхэд тасрагч гэхгүйгээр заавал сайн дурын ажил гэхгүйгээр B1 B2-тай болоод Авсбилдингийг илүү сонгоорой гэж хүмүүст бол хэлмээр байна. За би өссөн ингэж яваад болчлоо. Ер нь бол яг одоо энэ нэг амар удахгүй учраас би өссөний юу цацсан. Өнөөдөр бид хоёр гадуур явах гэж байгаа. Бремен руу явж дэлгүүр хийсэнгээ нэг ганц нэг газруудаар ороод хоол унидээд нэг хөрхөн жижигэн болцоо хиймээр хийх гэж байгаа. Тийм учраас ингэж өсөх хөрхөн болгоод янзлчлаа. Одоо хуцаа өмсөд тэгээд явцгаая. Би цаашдаа нөгөө Германы ер нь бол влогуудыг бол хийн гэж бодож байгаа. Тэгэхээр миний сувг subscribe даад асуух юм байвал комент хэсэгт бичээрэй. Би комментээр хариулна. Тэгээ би энд инстаграмаар бичиж өгчөөс Авсбилдинг болон тэгээ физиот юу байдгийг Германы талаар асуух юм байвал над руу бичиж болно шүү. Тэгээ би хариулж чадхаараа мэддгээрээ хариулж өгье.